Ding 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 За эрхэм үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суваг телевизийн сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Та тооны нэвтрүүлгийн нэг шинэ дугаарыг үзэгч та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр хэдүүлээ уул уурхай хүнд үйлдвэрийн яамн дээр зорж ирсэн. Эндээс одоо нэг их нэг одоо барьж аваад болзаад өнөөдөр одоо хоног гэж одоо саналаа тавина. За тэгээд мэдээж одоо төрийн засгийн газрын одоо 2 дугаар байрлал орж байгаа учраас ийшээ шалгуулаад зөвшөөрөл авч байгаад орох байхаа. Уцаар усаа ярьцсан. Одоо хэдүүлээ ороод. Анги орчих. За металл хэдүүлээ. Энийг орчуул иш тавьчих үү те. Танай конондоо айргийн үнэрт хамар царгаа тудлаас автондоо. Сайн байна уу? За ажил нь өндөр үү? За сайхан хавцж байна. Лувсан дааш. За танд нэг микс. За манайх нэг 25 дугаар сууглаас тантай нэг уцаар ярьсан. Энийг зүчгөө. За баярлалаа. Та тоныг нэвтрүүлэг. Та одоо ордноос үзчихсэн бол ярьсан бол тээ. Тэгээд тантай одоо холбогдоод өнөөдөр нэг дугаар ингээ хамт бэлдэж болох уу? Танаа зочилж болох уу? Очиж хонж болох уу гэдэг л санал тавих гэж ирж байгаа. Ажил ихтэй байхад нь бас яадаг шиг байна тийм ээ. Ажил ихтэй байна. Ер нь манай яамны ажил аюу их байдаг. Аюу их байдаг. Тийм. Газрын төсний бүтээгдэхүүний асуудлаас байдаг болохоор уулуурхаагаас гадна зөндөө олон асуудал байдаг та. Тийм. Бид нар бас таныг онцлоод ирж байгаа нь бол бас одоо уулуурхай хүнд үйлдвэрийн яамд түүхэндээ анх удаага одоо эмэгтэй хүндэд сайдаар сонгож ажилласан та байдаг юм ба шүү дээ тийм ээ. Уулуурхай гэдэг нэр нь яамандаа гарч ирэх үед уулуурхай хүнд үйлдвэрийн яам гэсэн нэртэй байх үедээ дэд сайд. Өмнө нь бол гэхдээ эрчим хүчний яам байх үед гарамж авгаа дэд сайд байсан. Тэгэхээр би бол аль бие усаар хоёр дахь нь. Зөв. Уулуурхай яам гэдэг нэршил болоод ингэснээсээ хойш бол танхных нь дэд сайд болсон байна. Ажлаа аваад бол одоос нэг 4 сарын нөр. 3-4 сарын нөр үзэж байна. Өмнө нь яамандаа ажиллаж байсан учраас. Тийм дотроо байсан учраас тийм ээ. Яг зөв дэд сайд гэсэн албан шалгаар очиод бол бас нэг хэдэн сарын нөр үзэж байна. Би таны ажил ихтэй байгаа хөөхгүй. Тэгээд нэг за ерөнхийдөө яг нэг санал тавиад үзье. Очиод уулзъя. Одоо уулуурхай яамаар мань сонь сайхан юу байна? Танаад хонж болох уу? Ийм зөвшөөрлөл авах гэж ирж байгаа шүү. Би манай гэр бүлийн хөдөө орон нутагт их ажилладаг. Яг энэ 7 хоног бол хотод байгаа. За. Тэгэхээр би асуугаатыг. Тэгээ гайг байдаг. Баха шууд яваад орвол. Тэгээ нь бас тийм. Өвтөр танаа нэвтрүүлгийг үздэг. Баярлалаа. Мэдэх баха. Халуун байна. Байна л аваа. Цаана. Хамт явж байна хоёр. Юун дээр тав нөгөө танаа тооны гээд нэвтрүүлгийнхаа ирсэн байна л да. Тэгээд өнөөдөр манай тооны гээд нэвтрүүлэг бэлдээ гэж зориод ирсэн байна. Танаа тооны. Тий. Тэгээ яах вэ хайлаа? Тий. Чи зүгээр үү? Зүгээр штэ. За. Тэгвэл тий өнөөдөр удахгүй очих واخа. Одоо баг ажил тарах гэж байгаа юм чи. За удахгүй болцсон. Багыгаа цэцэрлэгээс аваад явж байгаа юм. За ямар сүлээ сонсохоо юу байна одоо ер нь уулуурхай хүнд үйлдвэрийн яам үндсэн тийм 4 том асуудал хариуцдаг. Геолог хайгуулын асуудал, ашиг нутгийн тухай зөвшөөрөл олголттой холбоотой асуудлууд. Энэ ашиг нутгийн тухай хуулийн хүрээний үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд уулуурхай олборлолтын асуудал. Тэгэхээр уулуурхай бодлогын газар гэдэг одоо яг олборлоод экспортлогдож байгаа бүх төслүүдийн асуудал орно. Тэгээд газрын төсний бүтээгдэхүүн. Тэгэхээр манай ерөнхий хэрэглээ тэгээд төр шатгууны асуудлыг импортлох тэр бүх асуудал нь манай яндраас байдаг. Тэгээ хүнд үйлдвэр нь болохоор одоо нэг үйлдвэр технологийн паркууд гэдэг бас манай дээр хөгжөөд явж байгаа. Тэгэхээр энэ 4 том салбарыг явдаг учраас нэлээд тийм том. Гэхдээ уулуурхай хүнд үйлдвэр хэрэг хитрхи тийм нөгөө бүдүүн тайм сонсогдоод байт юм шиг байна. Тэгмээс уулуурхай хүнд үйлдвэр гингод нэг юм автоматар нэг юм
ийм каск өмссөн нэг ийм эрэгтэй хүн л нүдэнд буугаад байгаа байхгүй. Тий, нийтлэг ойлголт тийм баха. Эмэгтэйчүүд мундаг бол эмэгтэйчүүд Монгол эмэгтэйчүүд байгаа салбар дотроо тийм ээ. Би Та бол геологч. Би геологч мэрэгчлээ. Тий, манаас геологийнхан бас эмэгтэйчүүд цөөхөн. Гэтэ олон сайхан эмэгтэйчүүд байгаа. Бас их сонирхолтой салбар юм шиг байгаа тийм. Их сонирхолтой. Тий. Та бас тийш одоо явах суух ажлууд их байна уу? Ер нь ихэд жоо суурь байна уу? Явах суух ажлууд их байгаа. Манай уулуурхай үйлдвэр ямар ч математик газрын засгийн газраараа дамжуулаад орон нутгийн хэмжээнд 6 төлөөлөгчийн газар. Баярлалаа. Сая 7-тохоо нээсэн байгаа. Тэгэхээр яг энэ төлөөлөгчийн одоо ажиллаж байгаа хугацаанд төлөөлөгчийн хон газар ажиллаж байгаа албаа агчтай чадварчуулах ажил хийж байна. Тий, саяхан орон говийн төлөөлөгчийн газраа очсон. Одоо удахгүй өмнө говийн төлөөлөгчийн газар. Тэгээ өөр хангаа гэж тойроод явах төлөвлөлт байна. Зөв. Тэгвэл бас явдал ихтэй л гэдэг юм. Тий, ер нь явдал ихтэй. Бас улирлын юутай байх уу? Уулуурх яг олбордоод эхлэхээр ер нь бол зогсдоггүй. Зогсохгүй. Тий. Яг хайгуул геологийн судалгаанууд нь улирлын шинж. Цастаад бол хэцүү. Тий. Тэгэхээр одоо бол яг хайгуул юу нэ ангууд гарч байгаа. Бичиж байгаа бах тий. Та нар өөрөө их сайхан юм байна. Энэ одоо ер нь үе үеийн дэд сайдууд л байдаг уу? Үе үеийн дэд сайдууд байдаг. Тэгээ би сая ажтаа авчаад өрөөндөө орж ирээд нөгөө цаа тавилгаа өөрчилчихье гэж бодоо. Та анзаарвал яг таны арталд нэг юм яг тавилга тэр тавилганы хэлбэрээр ингээ бодцоо. Тийм. Тэгээ ингээ дахиад жаахан анзаарах юм бол энэ талынх нь ханаа нас өрөнгөтэй. Тэгээ ингээ манай найзууд орж ич энэ хэмнэлтэй хөлтэй холбоотой. Хүрээг юм уу гэх тэгээд тий. Бусдаар бол тэг яг зөв яг энэ давхарт 3 давхарт бол надад дэд сайдууд суудаг. Тий. Би бас оюутлахад дээр очсны 2 дугаар хийжсэн л та. Гүний уурхаар орчихсон тийм. Бүр доошоо бууж үзчихсэн дэрүүгээр яваад яг гоё тэр одоо уурхачдын ажлын нөхцөл байдалтай бас танилцаад камп дээр нь цуг хоноод их том тийм байгуулалт. Тэр гайхалтай тэр бол тийм гоё сүрдмээр ажил санагдсан. Олон хүний олон жилийн хөдөлмөр. Маш их хөдөлмөр байдаг юм байлаа. Тэр багийн ажиллагаа тэр аюулгүй байдлын тэр зааварчилгаа дүрм ямар амар чанд мөрддөг юм бэ? Дандаа ростор ажилтдаг. Бас 14 хоног гэртээ байхгүй те. Ингээл ингэдэг болохоор би бас уурхачтай ажлыг бас. Би бас уурхач үнийг гэргий. Тийм манай. Тийм. Уурхаан салбарт ажилладаг юм аа. Таны ээж болохоор багштай. Манай ээж багш яг геологийн Чиглэлийн багштай. Чиглэлийн багш байсан. Тэтгэврт авчихсан л та. Тэгээ нөгөө ээж маань эмэгтэй геологч, би эмэгтэй ээжийнхаа ээжлийг үлдсэн болохоор ингээд нэг тийм эрэгтэй эмэгтэй ялгааг сайн мэддэрдэггүй. Гэтэ хүмүүс хөндлөнгөөс харчаар тийм. Ер нь тэгэхээр та ер нь жоохон иршүүд үү? Ер нь иршүүд авах магадaltaй хаа. Эцнэрийгээ харуул бол хамаагүй. Хамаагүй иршүүд. Тэгээ бид бол тань тэр дээшнүүдэд танилцах боо. Тэгэл харин тэр надад нэг анхааралтай тань. Би одоо яг байгаль дээр ийм байдаг юм уу гэдгийг. Энэ одоо юу юм? Одоо энэ жишээ нь холимог металл, хар туглах цайрын улааны ордын юм том. Байгаль дээр бол одоо ингэж байж байгаа юм шүү дээ. Байгаль дээр ингэж байж идэг. За энэ саарлаж харагдаж байгаа эрдсэн болохоор хар туглах цайрыг агуулж байгаа. Тий. Тэгэхээр энийгээ цаашаага баяжуулах технологи байна. Ганцхан юм гоёороо байж идэм үү? Ганцхан их гоё. Энийг гоё л дээж юм лээ. Мэдээж нөгөө битрийн үцгэл нь байсан болохоор их гоё дээж тавьсан байх л та. Тэгээ энэ төмрийн өдөр ийм видео. Та энийг өргөх юм бол нэлээд хүнд байгаа. Хүү тийм байна. Өргөчих бол хинчээс. Тий. Төмөр өөрөө их хүнд байдаг. Тийм байх шүү тий. Тэгээ энэ оюутлогоо энэ гүний 70 уурхай нэлээд 1000 метрийн өрмийн кэрн. Нөө 871 971 гинэ. Тий. Тэгээ бид хэд нэг тий бид хэд оюутлогоос гууж агаад тий авч ирсэн. Төмрийн юу гинэ? Энэ болохоор оюутлогоо зэсийн өдөр маань. Агуулж байж юм уу тийм. За энэ болохоор Ганс болд гэдэг нөгөө WS-гээр тэмдэглэдэг тий. Тийм байна. Баяуулгийн Цэнгэл сумаас ирсэн. Энэ бас нэлээд хүнд. Бас зүгтэй. Тий. Тэгээ хайлуурж оншол юм шүү дээ. Хайлуурж онш гой олон өнгөтэй байдаг. Доторны ямар хэмээ илтнэ байгаагаас шалтгаалаад тий. Энэ бас энэ галттай юу? Зэсүү. Энэ бол зэсийн эрцүүд харагдаж байна. Энэ бас нэг оюутлогоо юм. Энэ болохоор кэрнийх нь энэ зүгээр гар дэж ах шүү. Энэ хоёрыг солиод тавьсан байна. Энэ нөгөө лити гээд батарейн түүхий идгээ яриад байгаа. Одоо энэ ягаан энэ липидолит гэдэг энэ эрцэтэнд байгаа. Тийм. Тэгээ нөгөө геологч болохоор ингээ нарийн нөгөө чулуулга эрцээ их хараа өвчдөг. Тэгээд тэгэнгүүт энэ нүүрсний дээж байна. Тийм байна. Тэгээд тэгэнгүүт нүүрсээ бол харин зүгээр байна. Насаараа хамаагүй хөнгөн байгаа. Харин. За ийм сонирхолтой юм байдаг юм. Тэгээ ийм байдаг болохоор нөгөө хүмүүс би ингээд нөгөө хүмүүстэй хөөргөлөхөр хүмүүсийн хөөргийг харахаар амар сонирхож хараад. Тэгэнгүүт намайг шундалтай гэж бодохыг санаа зовоод байдаг. Энэ яасан гоё ингэж явсаар. Тэгэн штэ ингээд нөгөө байнгын чулууныхын тогтцыг бас өөрөө сонирхдаг. Хараад тэрэндээ дурлаад ингэж штэ. Таны номны цуглуулгууд уу? Тэ манай багш нар номнуудаа гаргаад тэгээд тэрийг дээжүүдийг энэ дэлгэрдэг юм аа.
Тий. Тэгээ би зөвхөн багшийнхаа номоор боломж байгаа дээр гаргаж байна. Шагналт тодорхойлохоор манайхаа авч одоо удахгүй сайдын дэргэдэх шинжилгээ ухааны зөвлөлөөр хурлаар орох гэж байгаа юм ном байгаа юм. Тэгээ энэ бол та анзааруул ураанаар ийм 3 ширхэг ном гарсан байгаа юм. Төмрөөр тэр нөгөө Монголд байгаа баялгуудаа Ямар гоё. яг нөгөө мэрэгжлийн хүмүүст нь зориулаад гарын авлага хийчихсэн. Тэгээ хэсэг үл эрдэмтэд маань ингээд яг нэрүүд нь байгаа. Цайр хар туглаг тэгээ алт гэх Тийм тээ. биш. Сонирхол. Удахгүй Удахгүй бид нар төрлийн юмнуудаар питалуудаар ингээд ном гарсан байдаг шүү дээ. тий. Манай Монгол бас ер нь их баялаг ихтэй. Тэгээ уул нь зөв менежменттэй явчих юм бол бүгдээрээ сайхан амьдрах юм да. Уг нь бол тий. 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 Тэгээд газрын доорх баялаг гэдэг маань бол энэ чинь бас нэг хэмжээ хязгаартай юм байгаа шүү дээ. Тийм. Хэмжээ хязгаартай л байгаа. Тэгээ яг зөв бас нэг зүйлийг ирэхэд хүмүүс ингэж байхгүй. Одоо ингээ харчингуудаа энэ нөгөө ямар ч мэдлэг шингэхгүйгээр ашигт малтмлыг гаргаад ингээд экспортлоод байна. Нөгөө үйлдвэрүүд нь хайц юм бэ асууад байдаг. Гэтэ та анзаарсан бол ингээд энэ илмэн бид нар яриад байгаа төмөр өдр чи юм чулуу дотор байгаа шүү дээ, тийм. Эний чинь тэгээ дараа нь бутлан, салгана, зөндөө их мэдлэг шингэж байгаа шүү дээ. Тэгэхээр би ингээд мэдлэг шингээгүй гингүүтэл ингээд нөгөө мэрэгжлийн жаахан хэцүүсэн байдаг. Нөөцийг хүртэл өдр тийм мэдлэг шингээж байгаа. Ухнаа гэж таны багш шүү. Ухнаа гэж манай ШТС-ийн том профессор байдаг. Одоо та тэгээ дандаа ихний зохиолчор байна. Харин тийм байна. Тэгээ багш нарынхаа энэ хөдөлмөрийг үнэлээд шагнал тодорхойлчих юмсан. Гэж. Тий. Тийм төлөвлөгөөтэй. Тийм шүү, тий. Манай удахгүй зөвлөлөөр ороод хилцэгдээ дэмжигдээд явуул тэгээд дэшигээ. Ном ингээд бичнэ гэдэг чинь энэ чинь бол одоо маш их цаг хугацаа Уншиж байгаа хүмүүст нь айгүй хэрэгтэй. маш их ажил болж байгаа шүү дээ. Тий. Бидний цагийг маш хэмж байгаа. Ийм сайхан бүтээл болоо гэдэг юм аа. Одоо таны ажил ерөнхийдөө шингэрээд дуусч байгаа бол хоёлаа. Ажил дуусч байна тий. Ер нь хөдлөх үү? Тэгээ. Тэгээ, Тий. Манайх энэ ойрхон байдаг. Бид дандаа алхачтэй. Зүгүүгээр та тий. Зүгээр шүү дээ. Бид нар яг ажлын унаатал явж байгаа л та. Аха. Тэгээ алхач. Таад маань өөрсдөө л мэд. Эсвэл шууд манад уулзаж болно. За ямар ч цаг авъя. За. За би маач. Та бол янзын гоё замаар алхаад ирдэг юм байна да. Тэг Өглөө болгоо орой болгоо ингээл алхачих. Тэг өглөө ороод. Тэгэл бас замдаа юмаа бодоод ажиллаа бодоод. Замдаа хвчлэн чихэт зүгээл тэгэл дуу сонсоол. Ааха. Тэгэл алхахдаг да. Аа. Тэг энэ нэрээ бас их балтардаг шүү. Тэг энэ бас үйл явахд хэцүү те. Тий. Айгу алтаргаатай. Тэгээ цасан. За засаа тэр дорн цэвэрлэх юм чи айгу хэцүү. Тий манай эсвэл хүн хүч багтаа даа л ингэдэг юм лөө. Та тэгж боддог. Одоо хүн хүч багтаадаа гэх юм уу? Эсвэл одоо Яг үндэ бол техник айгүй. юуных нь болцоо, хүчин чадал мадландаа байдаг юм уу? Ер нь яа одоо мэдэхгүй байна. Хүнээ дагаа төсөвт нь орох мөнгө нь баг. Тэ тэгэл баг хамгийн цагаад баг юм уу болох. яа тийм те. Яамд ер нь та хэр удаж байна? Яаманд 2022 оноос хойш 22 оноос хойш үү, тэ? дарга гэж твшиж ирээд агентлагаас. Тэгэл яаманда. Ер нь бол тэгэл яг л салбартаа ингээл карьер ихэл явж байгаа. Тийм байна. Ерөөсөө яг л өөрийгөө салбартай л. тодорхойлчих тий салбартаа байгаа. Гэр бүлэрээ тэгэл уул уурхайн чиглэлээр. Одоо тэгээд танаа нөхөр бас одоо юу одоо уурхад ажиллаж байгаа юу? Уурхад ажиллаж байгаа. Ааха. Бас Ороостоор явах уу? Тэр Австрал явна. Нэг өдөө явахаараа ер нь бол хамгийн багадаа 7 хоног. Аа, бас Тэгээд хэцүү тэр шүү үед те. бол тий сайхан нөгөө уулуурхай хүндэлтрийн яам дээр дицаадаар томилгдсныхаа дараахан нөгөө гэр бүл уурхад ажилладаг хүмүүсийн эхнэрүүд асуудал төвшүүлнэ гэдэг нэг тийм агуулгаар хандсан. Ааха. Тэгээ би тэр тухайн үед нь болохоор хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаа гэд боддог байлаа. Гэхдээ нөгөө намайг эмэгтэй хүн болохоор бас их хандсан байх. Тэгээ би зөв одоо зөв ингэ бодохоор би ч гэсэн уурхаачны эхнэр гэж боддог шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ жижиг л проблемтэй байгаа таа гэж. Ялгаа байхгүй л уурхачны л гэр бүл юм чи те. Тий, ер нь бол ойрхон тусаа. Гэтэ нэг боломж олдвол сайн сонсоод яаж болохоор байна. Би бас уул уурхайд ажилладаг залуучуудаар бол амар бахархсан. Тэр чи одоо бас тийм амаргүй ажил хэлээ. Тэгээ хагийн гол нь тэр чи яг ингээд гэр бүлээсээ бас хол байна гэдэг чи өөрөө бас айгүй хэцүү байхгүй тий. Би зөвхөн хүмүүс ямар хэцүү чистэ нэр ингээд нөхрөө байхгүй байхад хэцүү байдаг бахтаа гэд байдаг. Тэгээ тэгэхээр ингээд таяа тэгдэж штэ. Тэгээ нөх хэрүүл баг гардаг. Яагаад хэрүүл баг гардаг гэж. Хав байхгүй байгаа юм чи. Хамт ингээд байх хугацаа за удахгүй явчих юм чи ингээд төвчнэс дээ. Наа, тэгэж шүү дээ одоо. Хамгийн наад цагтаа юу. Тэгээ явчин. Тэгээ хүрээд ирэхэд мартсан байна.
Мартсан байна. Энэ хавцаанаа ер нь амьдраад удаж байна уу та? Энэ хавьд ер 2 жил болох ч юм уу? Тийм үү. Хүүхдүүдийн сургууль гэрээс хол байна. Тэр чинь зөөж аавна гэдэг чинь бол бас чанга ажил шүү дээ. Харин Тийм ээ. хамгийн зөв сургууль чинь гэрээ ажиглах сургууль. Тийм хамгийн зөв чинь яг тэр байгаа. Тэр чинь наашаага төгжрөл байхгүй алхачих чинь хамгийн хурд орж ирэх юм. За одоо хотын төвийн даваа талаас. Тий, хотын төвийн л. Байршлын сайхан болохоор чинь наашаага. Одоо манай 25 бидний сууж ирсэн машин одоо л ирээгүй л. Яавн дээр тэр хөдлөн. Тэгэл тий. Төгжрөл гэснээр яж байгаа шүү. Тий, манай одоо уянх сайдын дэд сайдын одоо гэр бүлийн та үзэгчид бас өөрийгөө сайхан танилцуулаач. За намайг лав хүчрэг гэдэг. Би Усамгийн 100 ангаас хүнд төрсэн геологч мэрэгчлээ. Манай хүмүүстээр нэг мэрэгчлээ тий. Тэгээд ер нь бол одоо уурхаачин болсон. Сүүлийн 15 жилээр уурхаад ажиллаж байна. Уурхаатаа баяжуулах үйлдвэртэй. Монголын одоо хамгийн том компани уурхаа Energy Resource гэдэг ажилладаг. Тэр бас наашаа ялхаж явах замдаа бас таны ажлын тухай ярьсан л та одоо уурхачны гэр бүл битэр чи хоёулаа геологч мэрэгчлээ. Тэгээд одоо ресторан ажилладаг. Тэгээд хамгийн бага 7 хоног явдаг гэж байна тий. Тэгээд дэвшлэл ер нь бас удаан хугацаар бас явах уу? Тий нөгөө шаардлага үүсвэл тэгэл тэндээ юу байна. Тэгээд би бас тэнд бас салбарын захирал гэж явдаг. Үйл ажиллагаа хариуцсан захирал гэж явдаг. Тэгэхээр нөгөө хүмүүсүүдийн асуудлыг шийдвэрлэн үйл ажиллагаа уурхаа чи 24 цаг 7 хоног тасралтгүй тэгэхээр байх ёстой. Заавалшгүй. Тэгээд ер нь юу яадаг юм дөө тийшээ явах гээд идэг болчихдээ. Тий яаж байгаа бол ингэж байгаа бол тий нэг очихгүй болохгүй гэдэг эндээ жаахан хэд тонцхлаар юу болж байгаа бол яаж байгаа гэж санаа зовоод тий. Тиймэрхүү. Тэгээд ер нь одоо хөдөө ингээд яг ажиллаж байгаа хот руу ирэх бас нэг жоохон стресстэй гэж магадгүй шүү дээ. Ер нь тий ер нь хотод бол зүгээр ажиллараа явахын тулд. Хөдөө бас сайхан биш. Одоо манай сум болвол цэцэд 7-8 мянган хүн одоо байнгын за явуулын хүмүүстээ нэг 20 мянган хүн байдаг юм одоо суурьшлийн бүс. Тэгээд төгжрөл байхгүй. Тий стресс байхгүй. За мэдээж олон хүн байгаа хэрээр одоо манай одоо дуулуурхаан дэд үцэг түшгэлсэн инновашнтэй интермед имлэгтэй тэгээ бродо байна. Ресторанууд байна тий. Тэгээ найт клуб байна тий. Хүний хэрэгцээ бүгд цөм бүрэн байж байгаа шүү дээ. Хаяа ер нь ингээд гэрээрээ нэг сайхан хөдөө очиод амьдарчихсан гэж юу бодогдох юм. Манайх бидхэд 2016 онд очсон. Гэхдээ яг хоо би нөгөө манай зуны амралтаар намайг ажиллаж байгаа учраас манай эдний 20 хэдэн хоног цаг байсан. Надад бол айгүй гоё. Тий дурсамжтай гоё байсан. Амралтын өдрөө ээш тишээ явна. Одоо сумынхаа иргэн тойронд шүү дээ. Одоо манай сумчаас музейтэй музейгээр гэрүүлэр бөөнөрөө чинь нөгөө борын зохио нөгөө төвдөнгийн борын зохио гэж байсан. Тий ер нь манай хүний одоо нутаг шүү дээ. Тий. Тийм байлаа шүү дээ. Нөгөө чи говийн шүү дээ тий. Тэгээд бас эмээгийнх нь бөөц энтер дээр бид нар бас очоод тэгэж ийсэн. Сайхан нутагтай. Сайхан. За хүүхдүүд нь одоо 2 хөргөн гүнжиний нүрэг үлдэл багш юм. Том бол том уу? Том 8 дахь анги 14. Тий. Ага эгэ. Тий. Залуу. Тий, бандтай. Залуу. Хүүтэй. Тэгээд 2010 онд төрсэн. Манай хүчин бас сонин төвхтэй. Нэгдүгээр ангид одоо Америкт бидэхэд манай хүн сурж байхад нэгдүгээр ангидаа тэнд орсон. Тэгээд төгсөөд тэгээд Монголд ирээд бас манай хүн төгсөж ирж таарсан. Тэгээд Монголд ирээд дахиад нэгдүгээр ангид орсон. Тэгээ байж чи манай хүн Япон руу тэнд бас ажиллаар судалгааны ажиллаар явахаар болоод Японд очиж дахиад нэгдүгээр ангид орсон гэсэн. 3 удаа суур боловсрол нь айгүй сайн хийж өгч байгаа. Тэгээд байсан газараа нэгдүгээр ангид ороод явуулсан шүү. Тий. Тэгээд Японд нэгдүгээр ангид төгсчөөд ирсэн чи ковид болоод нөгөө хагас стресс яг одоо тэгээд айгүй. Тийм байна. Суур бол гэхдээ мундаг тавигдсан юм байна. 3 удаа нэгдүгээр ангид орсон. Бүр баг нь цэцэрлэгт.
Тий, хамгийн бага маань цэцэрлэг. За одоо дундх маань одоо 2 дугаар анги. Тэгээд ер нь багтаа бол тэгэл одоо хөдөө өвөөтэйгөө. Тий өдөр их байдаг байсан. Тийм. Аавлынхаа хамаатнууд дээр бас их явдаг байсан. Ер нь бол тэгэл эгч нартай маань нийлүүлээд аяа хөдөө байлгадаг байсан. Тэр одоо маш зүг байх л та. Тий өөр сонголтгүй байсан баха. Ээж аав нар ч аягүй ихтэй ажилтдаг. Ээж нар ч мөрөө 40 хоноод бол ордог байсан юм шүү дээ. ажилтдаг. Тэр чинь бас чанга байсан байгаа шүү тий. Харин Амар байгаа шүү. Түрүү 40 хоноод шууд ажиллаар автоматар шууд ажилтнаар болдог. тий. Тэгээ би цэцэрлэгт ерөөсөө явдаггүй байсан юм лээ. Энерги байсан. Тий. Цэцэрлэгт явахаар уйлаад байдаг. Тэгээ сонголтгүй. Айлын хиддэг хөхт юм. Дүүг айлын бага юм уу тий. Хөхт уураад очлаа. Тий. Би очиж дуулаад тэгээ. Одоо тэгээд ахтамөр нь бүгдээрээ хотод уу? Хотын бүгд хотод баг. Бүгдээрээ хот. Тий. Та ер нь тэгээд ээжигээ талыг одоо ингээд дуурайж яг одоо геологийн мэргэжлийг сонгосноо. Тэгсэн манай ээж өөрөө геологч мэрэгчлээ. Тэгэл мэрэгчлийн ер нь бол ээж авахаа мэрэгчлийг аль нэг нь өвлүүл зүгээр л юм шиг байгаа юм. Гэтэ одоо яг өөрийнхөө хүүхдүүд дээр ирэхээр яах вэ гэж бодоод. Тий. Гэхдээ одоо хүүхдтэй сонгоод би ч гэсэн геологч болмоор би ч гэсэн уул уурхай хүн болмоор тэгээд одоо сонголтод нь яг татгалзах байхгүй шүү дээ. Татгалзах байхгүй шүү дээ. Тий. Өөрт нь харин ямар харагддаг бол доо. Тий. Тий. Аль нэг нь байхгүй байгаад байдаг болохоор. Тэгээд ер нь одоо энэ судалгааны ажилд бол их явж ирсэн үү? Судалгааны ажил явж ирсэн. Аха. Тий. Ер нь Монгол орныг бол бүр нүдэнд тойрсон уу? Бүх аймагуудаар очиж исэн. Очиж үзээгүй сумдууд бол байгаа. Аха. Аймгийг бол гүйцэтсэн. Гүцээтэй. Тий. Гой газруудаар бол зөндөө явсан. Тэгээ мэрэгчлэлээр баярлдаг юм л тэр. Жишээ нь гой алтан хасах таархан ч бас хүчсэлэнтэй газар байдаг. Аха. Тэгэл яг тэрүүгээр чи хүний баг яваагүй газруудаар нь явна. Тэгээ хаяа боддог штэ нэг хүн чи ингээл аюу жижигхэн л амтан байгаа даахгүй байгаль да. Тэгээд тэгэл тийм гоё газруудаар яваад л өндөрлгөөс бүгдийг харна гэдэг бол. Тэгээ ангирын баг еврээс өөр молтохгүй газруудаар явна. Тий. Бас гоё байна шүү. Тэгээ бас хөсвөлийн тэр нөө баруун эргээр аюу хуулархаг нутгаар их явдаг байсан. Бас л гоё. Ер нь гэдэг манай үзэсгэлэнтэй байгальтай очиход хэцүү. Тэгтээ очисон оноо бол тэгэл хэмжлэгээ юм шиг тийм. Хамтдаа ерөн судалгааны ажилд явж юу? Явжсэн. Тэр их гоё бах тий. Салаад явах нь бас жоохон тийм бах тий. Тэр энэ хамгийн одоо холын маршрут тий 45 км өдөрт алхсан цог хийжсэн. Өдөр 45 км алхаж байгаа юм уу тий? Хадлаа нэг Машин явахгүй болохоор. Машин морь явахгүй. Морь заа явах юм ч юм. Мориор явдаг юм а. Гэтэ бид тэр мориор яагаад яваагүй юм болоо. Тэгэл уртын маршрутанд тойлогоор авцаа. Тэгээд Нэг экспедицэд одоо хичнээн хүн явдаг судалгааны багт. тэг за хамгийн багадаа бол жолоочдоо нийлээд нэг 5. Тий. Тэгээд тэрнээсээ дэшегээ. Тэгээд судалгааныхаа ажлын төрлөөс хамаарал. Тэгээд нөгөө сүүлдээ нөгөө бүтэн зунжангаа 2 сар хагас нэг 5 хүн хамт ингээ амьдраад тахаар би нэг аягүй сайн мэддэг болчдөг. Тийм шүү дээ. Тий. Одоо тэгэл намайг аягүй сайн мэддэг бас хуурай ах маань байна. Баянгор аймгийн яг төв дээр амьдарч байгаа Мөнхбаатар гэдэг олон судалгаанд хамт явсан. Манай нөхөртэй бас зөндөө хамт явсан. Анх танилцсан түүх юм бэ? 10 жилийн нэг Оо бүр нэг 10 жил юм уу? Тий. Оо юм гоё. Жоохноос юм шүү дээ. 10 жилдээ ер нь ямар хүүхдүүд байв? журнал бариад явж идэх хүн байсан шүү дээ манай Тийм үү? ангид нар байсан. За. Тэгээ манай надаас 2 анги дээр намайг 8 төгсөж явахдаа 10 төгсөж исэн гэсэн. За. Бүр нэг анги бол бас. Нэг анги бол биш тий. Нэг сургууль юм шүү дээ. Тэгэхдээ манай 10 дахь ангийн хонхны баярын бичлэг үзэж хат манай хүний 8 дахь ангийн хонхны баяр цог бичлэгтэй. Бичлэг дээр цог гараал. Их багасаа танилцж үргэсэн байна шүү дээ тий. Их сургуульд байхаас үргэсэн л тий. Тэр нөгөө 10 жил ирэх гэж нэг албаар хэлдэг хүмүүсээ тэгдэг байхгүй. Яг 10 жилийн үргэлж юм уу? Тий 10 жилийн үргэлж Мэддэг хардаг байсан тий. Тавгаал харсан юм шиг. Журнал бариад яваад. Тийм шүү дээ. Хаваагч намайг хараад байгаад би бас хараад байдаг байсан. Мэдэж идэг тий. Аль 10 жил цогт өгсөн бэ? Нэгдүгээр харуулах битээр. Тийм. Ирээдүйд зохицлоор 80 зорддог байлаа. Тэгээ их сургуульд орсон харин бас яг манад яг нэг мэрэгжлийн. Тэгээ манай доотлын тий. Нэг сургууль. Тэгээд тийс үү? Шүтээс ингээд газар гэсэн. Тэгэл ерөөсөө ингэж яваадсан шүү дээ. Гаргасан ингэж яваадсан шүү дээ. Тэгэж явж байгаа л тэгэл. Мэдээж урхаа улаан одоо хот дотор байхгүй учраас тодорхой хэмжээгээр хол гэр орноос нь хол байгаа учраас хүмүүс
ингээд толоор явж ажиллаж байгаа шүү дээ. Одоо уртын хэлжэр гэдэг. Гэхдээ хүмүүс бас ярьдгийн ур хачд гэрээсээ хоол хэцүү энэ төр гээл. Гэхдээ нөгөө талаасаа бас түрүүний миний хэлдэг ингээд тодорхой хэмжээнд бие биенээ аяг их санаад ирээд ингээд нэг амьдралыг бас илүү үнцэнтэй хормог те ингээд тийм тэр нь бас зүгээр яг мэдээж хэцүү юм зөндөө байгаа. Хэцүү байгаа. Гэхдээ илүү сайхан бас зүйлүүд байгаа шүү гэж бас хүмүүст би ярих. Тийм. Та одоо яг Увс аймгийн зүүн хангаасан. Тий. За утгаас хараад удаж чинь багасаа л яснаа. Манай аав ижил тэнд болохоос шивэслээ. Тий. Би н хотод л бас сургуулаад төсөөл тий. Эцэгхээс хэдүүлээд. Би дөрүүлээ. Тийм 3 эмэгтэйдүүтэй. Айлын том ганц бас эрэхтэй. Том баг хоёр юм биш та гэж. Тий. Тий. Би яг манай гэр бүлээсээ нөгөө 9 дэх үе биш 9 ширхэх одоо геологч нь. Манай ээж бас гэдэр геологч, аавын аав ах нь бас геологч гээл ингээ геологчд айгүйхтэй. Манайхан ч бас ээж нас геологийн профессор шүү дээ, доктор профессор. Тэгээ бас олон геологчтай. Ер нь баг Монголын хамгийн том геологийн гэр бүл байх шүү. Би баг тий. Танайх ингээд хоёр талаасаа бүх худ ургууд суглаад ингээд суух юм бол зүгээр салбар ярилцсан шүү дээ. За дотроо бүр геологийн том хурал болох юм шүү дээ. Ер нь бол тий. Одоо тэгээд нэг нь ингээд одоо за хувийн хөвшил, нэг нь одоо төрийн албанд байхад одоо бас ер нь яаж юм цаг зав одоо ингээд за үрээд ирэхэд нь одоо оростоосоо буугаад нэг байж ах цөөхөн хоногт нь одоо бас төрийн ажил чи амаргүй шүү дээ. Бас л цаггүй дуустгүй ажил шүү дээ тий. Тэгэхээр ер нь жоохон хэцүү юу гайгүй юу? Ер нь амархан бол биш ээ. Тий, тэгэл нөгөө бас нөгөө ингэ сөүлжилж явна. Би ч бас их хөдөө явах хэрэгтэй. Ийш тийшээ томилтоор явна. Тэгэхээр тэгэл сөүлжлэхгүй бол хүүхдүүд бас хэцүү. Тий, тэгтээ тэгээд яаж игээл зохицоол үдээ аав ээж нарынхаа ачаар тэгэл явж байна. Тэгээд хүн манаас нэлээд томорцсон. Тэгэл хас битэн сайнаар бол сайн харна. Дүүнрээ харна. Тэгээ түүхтийнхаа нөгөө баг насыг явуулгалаад байгаа юм санагдаад байна шүү дээ. Тоолж наадчих цаг дээр бүгд хараа. Найзуудтайгаа өнөөдөр төрсөн өдөр тэмдэглэнээр одоо тэгээ яа дүүг чи их ярах уу гэнэ. Тэгээ цаа санаа зовддог шүү. Тэгээд өөрөө уурлаад байгаа мөрчлөлт тэгэл үлдээл харддаг. Холоос мэдээ санаа зовол ярина шүү дээ. Тэгээд тэгэхээр ингээд бид одоо ингээ харахад тус тустай байгаа юм шиг мөрчлөө яг ингээ холоос видеогоор ярихаар яг ахыг хажууд л үчдэг бэл. Хоёлаа. Ял дагалдаал ингээл зуралдаал явчихдаг бэл. Тийм л дээ. Ээж аа хоёр байхаар ч бас нэг ондоо л доо. Өөр идэм шиг. Тий, нэг өөр тий. Тэгэхээр нэг санаа амраал. Тэгэл бити уйлуулаарэ гэлдэг юм чинь шүү дээ. Хоол газар хаяад явах ч бас хүүхэд нь ялах үед хэцүү шүү тий. Та чи одоо ер нь сурахад хичнээн жилиг зориулв. Сурахад доо. Тий. Ер нь тэгээд байнга сурж явах хэрэгтэй хаа. Тий. Яг ингээд ихтэй сургуульд сурсан гэвэл тий нөгөө Америкт докторийн зэрэг хамгаална, манай байгалийн ухааны чиглэлээр хамгаална гэдэг нь 6 жил шаардаад байдаг. Бусад улсад болохоор 4, 3 зарим тохиолдолд 2 байдаг тий. Тэгэхээр нөгөө сургуулийн систем өөр. Тэгээд тийм болохоор Америкийг сонгож тэнд докторийн зэрэг хамгаалж байгаа хүмүүс нөгөө жишээ нь Японы. Би одоо тэрийг сонссон шүү дээ. Таныг одоо яг Харвард тий. Тий, Харвардын сургуулийг докторийн зэрэгээр хамгаалсан 2 хүн монгол хүн байдгийг нэг нь та. 2 монгол 2 эмэгтэй. 2 эмэгтэй хүн гэсэн тийм ээ нэрээ. 2 эмэгтэй хүн. 2 эмэгтэй. Өөр докторийн зэрэг Харвардад хамгаалж исэн тийм түүх байхгүй. Одоогор байхгүй. Одоогор гарч 2 хүн монгол хамгаалсан. 2 монгол. Тэрний нэг нь та. Тий, би 2 дахь нь. Эхнийх нь бол бас нэг өөр хүн байсан гэдэг юм тийм. Мандухай гэдэг мундаг тийм антропологч хүн судлалаа. Тийм хүн байгаа. Тэнд ер нь тэгээ амаргүй байсан биз одоо 6 жилийн хугацаанд докторийн зэрэг хамгаалаад тэнд чи амьдарч исэн гэсэн үг үстэй одоо. Тэнд амьдарсан. Тий, тэгээд нөгөө тий амаргүй байсан. Гэтэ тэгээд манай монголчууд ч мундаг юм чи болно. Гарцсан ингээ байгаа учраас үргэлжлээд яваасаа. Тэгээд зөв нөгөө хүмүүс ингэж ойлгоод байгаа. Нэг тийм айгүйх өндөр төлбөр төлөх ёстой гэж болоод байдаг. Гэтэ яг байгалийн ухааны, шинжлэх ухааны чиглэлээр төлбөргүй дээ. Тэнцээд орчих. Тийм үү. Босгон өндөр болохоос шүү. Босгон өндөр. Тэгээд тэмцээд орох ёстой. Тэгээ орчих юм бол төлбөргүй. Тэгээд бас стипендтэй байдаг. Стипенд авахын тулд хичнээн багшлах ёстой. Эсвэл судалгаа хийх ёстой. Тэгээд хоёулангийн ослуулаа явуучих юм бол хангалттай. Боломжийн стипендтэй. Тий. Тэгээд стипендийнхаа 80%-ыг нь байрны түрээс төгдөг. Ер нь Бостон төр аюу өндөр түрээстэй. Түрээс нь харин тийм гэсэн. Амжиргааны зардал маш өндөр. Тий. Чинь манай танхимд чинь нэгдүгээр гадаад оюутан аюу баг.
нэг Норвег оюутан байдаг гэсэн. Тэгээ тэр маань хүүхэдтэй байж таарсан. Яг ч юм гадаадаас ирсэн оюутнууд нь хүүхэдтэй. Тэгээ бид хоёрт зориулаад ингээд нөгөө байгалийн түүхийн музейдээ өрөө гаргаж өгч байгаа. Нөгөө хүүхдтэйгээ ирүүл хүүхдүүд нь тоглог гээд. Аюул сайн харж үздэг байсан. Тэгээ сүүлдээ нөгөө хүүхдэн цэцэрлэгт оронгууд цэцэрлэгийн төлбөрийн төлд болсон. Тэгвэл цэцэрлэг нь бараг байрны туристтай адилхан үнэтэй. Улсын цэцэрлэг айгүй улсын цэцэрлэг бараг байдаггүйсэн. Тэгээд аль хотод байв та? Бостон хотод. Бостон. Тэнцээ ер нь монголчууд хэрэг? Монголчууд их цөөхөн байдаг шүү. Тий, бараг хүүхдүүдтэйгээ нийлээд нэг 50 байдаг гэсэн. Оо, бага юм байна. Бага. Энэ үед болохоор та одоо яасан байх вэ? Ажиллаж ирсэн эндээ. Эндээ юу? Тий. 2 жижиг байсан л доо. Тий. Тэрний дараа бас Японд ажиллаж ирсэн гэсэн үү, сурч ирсэн гэсэн үү? Тий, Японд ажиллаж байсан. Ажиллаж ирсэн. Тэнд ямар салбарт? Юу ямар байгууллагт? Токиогийн их сургууль дээр. Судалгааны. Тий. Тэнд хэр удаа? Тэнд 2 жилийн гэрээтэй явсан байсан. Оо за. Тэгэд бас одоо хүүхдүүдээ энэ чинь аавтаа нөрхөл. Хүүхдүүд аваад явдсан. Аваад явсан уу? Тий, аваад. Тэгэл ээж нарыгаа ээлжилж аваад. Тэгвэл эсвэл тэнцэнэ хүн аваад. Аав бол энэ тед ажиллаа хийгээстэй. Тий ажиллаа хийгээл зарим хар хуйдаас харсан. Өөр нэг болохгүй үед бол аав нэрэл. Манай томьёо чинь 2 сартаа багт явсан шүү дээ Америк руу. Дараа нь манай дундахыг 2 сартаа багт аваад Японд руу явжсэн байхгүй. Том нас цуг явж байгаа шүү дээ. Тэгээ сая манай баг төрсний дараа бас яг аавынхаа хажууд ингээ байгаа шүү дээ. Ингээ Монгол төрчих байгаа юм чи Монголд ингээ амьдарч байгаа юм чи. Тэгээд тэгсэн чинь манай хүн одоо ингээ хүмүүс уулзахаараа та ч 3 хүүхэдтэй мө за 4-т төрүүл мөрүүл гээл тэгдэг. Тэгээд тэнгүүд хамгийн алширч байгаа нь манай хүн бодох. Өө ч. Тэгээд хүүхд амар харьцлагатай 3 хүүхэдтэй мэдсэн. Төр хүн хашраг байх таа. Хүн бол нэрээ хэдэн жил зарцуулаад байгаа юм тий. Тэгтэл би 2 хүүхэдтэй томьёо аваад ээж нартайгаа ингээ ээлжлээ явдаг байсан. Тэгээ өөрөө ингээ мэдрээд ирэхээр эрэгтэй хүн нөгөө бас хаширд юм лээ. Тэгээ би магадгүй хэрвээ эхний хүүхдээрээ ингээд хамтдаа Монголд байгаад исэн бол нэг л хүүхдтэй байх хэрэгтэй. Тэгж бод. Бас магадгүй те. За одоо тэг гэртэйгээ танилцсан да. Нэвтрүүлгийг бас үзчихсэн бол тэг гэртэйгээ. Тэгээ. За галтгаа бол яг нэг иймэрхүү. Айлуудын галтгаатай адилхан хөргөчтэй хогалтартай. Яг л иймэрхүү илүү том байхгүй нэг юм байгаа. Тэгээд манай хүүхд 3 дахь маань гарааг байхад ингээд зурластай 3 дахь төлөвлөсөн байсан гэсэн. За. Ингээд яац ингээд. Тийм байх юм. Тийм байх. Тий. Тэгээд цогццыг зураач дурсан гэсэн үг. Тийм тий. Оо за 2018 он гинэ. Тэгээд 2 хүүхэдтэйсэн болохоор бол эрэгтэйгээ аавтай, нэмэгтэйгээ ээжтэй нь зуруулаад дахиад төрүүл гээд ингээд бэлгшээгээд тийм. хүүхд зуруулсан. Одоо нөгөө манай багч нь охин штэ. Аха. Тэгээд тэнгуү тэр дээдлт байгаа зураг хүүхэд өөртөө адилхан биш гэж бодоод. Тэгээд энэ аавынхаа өр дээр байгааг өөрөө гэдэг. Ваа тийм. Тэгээ бүр том ах нь тэр болж хуурсан. Ах бол одоо бүр биш байна. Хиттэйгээрээ. Айд гоё түүхтэй зураг шүү дээ тий. Энэ нь болохоор тий манай гэр бүлийн зураг. Гэхдээ бид хэд шинжилж амжааг байгаа манай том дунд хоёртоо. Тэгээ бас хэдэн онд үлээ бас энэ давхуулжсэн. Тэгээд тий. За мэдээж Монгол хүн байна, морин хуураа. Тий. Байлгана тийм ээ. Та тий. Ийшээгээ бол марж харгаж байгаа гоё харагдах. Арай тий. Тий. Тэгээ ингээд гараад харуул бүр зүгээр тавьчихгүй. Оо энэ чинь жаргал сэрүүх юм. Тий. Одоо ингээд хүүхдийн зов маань ингээд ирчихээр төгжрөл маань бол сайн харагдаж байна. Тий. Оо гоё төгжирнэ манайх. Оо хин юу юм бэ? Энэ бас манай гэр нэрнүүд бүлийн нь шүү дээ. Одоо миний нэрд манай хүний нэр хүүхдүүд ёо баг маань гараагүй байсан тий. Сүүлийн үн дээр юмнуудаа ер нь шинжлээгүүл яваад. Шинжлээгүүл яваад байгаа юм тийм байна. Тийм. Тэгээ манай хоёр охины өрөө. Хоёр охины өрөө. Тий. Хоёр охин бол эндээ хөрхөн тусгаар тогтсон юм байна шүү дээ. Тий нөхөндөө тэгэл хичээл нь ширээн тус-тусдаа. Ер нь баг бол яг одоо энэ өрөөндөө бас байна уу та? Байхгүй байгаа даа. Тийм болохоор садлж байхгүй өөрөө юуж байгаа. Хичээлд ороход яг энэ хичээлээ хийнэ гэж бодоол. Баг бол тэгэл ер нь ээж аав өрөөгөр л байгаа баха та. Тий. Ер нь бол тийм ээ. Манай баг битээр адилхан ордод адилхан жилтэй. Аа за. Тэгээд жинлэр бол манай хүний орд. Тэгээд манай хоёр том залуу хурдан тий. Ордоо тэгээ онцлогоод ингээд тийм байна. Энэ гоё юм шүү дээ.
Авшигтай газар шүү дээ. Дорногоо, өмнөгөө, дундгоо тийм ээ. Тий. Гоё шүү дээ. Том ерөөсө харагдахгүй байж байгаа одоо. Тий, нуугчаад. Новчод байна. Наадуулсан тэгээд Ай, ээж нь орчих. гэрлээ. Сайн байна уу? За хэдгээр ангив? 8. Хичээл ихтэй байна уу? Ер нь их л байгаа. Их л байгаа тий. Хичээл амарч байгаа. Аа ээжсэн чиний тухай сонслоо. Дүүнрээс та амар сайн хардаг манай хүү гэж чамд тест айгуу сайн гэж тэгж шүү. Тэгээд зөвөр за мундаг залуу гэдэг дахин дотор бодчихлоо. Одоо хичээл хийж байгаа юм уу? Гэт. Төм мундаг байгаа шүү. За ямар спортоор хичээлж байна? Спорт руу Юугаар хичээлж байна? Ямар хоббитой? спорт руу юу л тий нөө ингээд завуураар рафтинг гэх юм уу. За. Тэгээд өөр чин тэгээд зунаар уулын волейболоор явсан. Тийм үү. Волейболоос тоглох дуртай. Ааха. За мундаг шүү дээ, тий. За энэ юу юм бэ? Сансар. Физикийн. Физикийн нэг шагнал тэгээд нөгөөх нь тэр нөгөө завуураар явдаг шагнал. Заваараа. Энэ зав чи яа гэм бэ? Завуур зүүр нөгөө голоор ингээд сэлүүртэй Багаараа ажилтдаг уу? багаараа тий. Ийм юу бас манад болт юм уу те? Нааш нөгөө анхны тэмцээн гээд Анхны тэмцээн гэж болж ирсэн үү те? Кодогийн арга ер нь бол тэгээд бие хамгаалах урлаг. Па. Тэрний нэг бүсийг авсан юм. Гэтэ Хаа. амар олон жилийн өмнө л. Тийм үү? Амжилт хүсье. За. Мундаг залуу байна. Тийм ээ. Тэгэхээр уурхайн кемпүүд ч очоод бас айгуу гоё юм л шүү дээ. Тий. Тэ? Тэр чинь нөгөө гэртээ нас аль болох төхөө тав тогтоо байхын тулд тэгэл Айгуу гоё юм. Танай кемпус нэг тийм дунд дээр шид дээртэй лөө. За манай Тийм байдаг шүү. Бас Шилэн дээр нэртэй. дотроо усан хариулууртай ажиллаж байгаа болов. Тэгж байгаа чонхос. тэгээд манай нөгөө альбасаар урж байгаа шүү. Манай Уурхай дээр те. цэцэн дээр уурхаад камп дээр ирж. Тийм капитер нас очих юм бол бас Нэг завтаа үедээ тий. тийм шүү. Гоё одоо дулаан цаг ирж байгаа юм чи. Ямар их юм туслуулах хийх юм байгаа юм уу? Туслуулах хийх зүйл байхгүй. Манай та лавшаа бол идэв шүү дээ. Янс. Лавшаа шүү. Хамгийн Шин дотоосаар л юм. Тий, манай хүн ойр лавшаа гэдэг. гурилтай шилэндэл. Борлоо шүү. Түлхүү орж ийн үү? Тэгээ ер нь л яг мах ихтэй, ногоо хийхгүй. Яг тэрийг дуртай гаргал хийчлээ. Та маань Лавшаа түлхүү орж ийн гэж юм бол насны хэлтэй. Монгол ирчүүд тий. За гэрээ танилцуулсан явдал баярлалаа. За баярлалаа. Ер нь амралтын өдрүүдээр гэр бүлээр яаж өнгөрөөж байна? Амралтын өдрүүдээр Гэр бүлээрээ байх үедээ. ер нь тун хаврдаа. Хэцүү. Тэгээд яг аль болох байгаа үед лагер руу бүгнээр яадаг. Хотын төвд байгаа нэг бас сул тал нь ч аюу нарийн тоостой, дуучин ихтэй хүмүүс мэдрэхгүй ирэх ядардаг тийм болоо гэж би зүгээр тэгж анзаарсан сүлийн энд ирчээд. Тэгэхээр гэр бүлээр яг чөлөөттэй байх үед бол лагерлууд хотоосоо гарах байдалтай л таарч. Хүүхдүүдийг олон талаас нь хөгжүүлж явах хэрэгтэй юм шиг байна л да. Тэ? Завгүй байх хэрэгтэй юм бэл. Тий. Завгуулах. Завгууд байлгаж явах хэрэгтэй юм шиг байна. Тэ? Эднэр чинь хөгжиж байгаа тарих болохоор илүү их юм аягүй сурахтаа аягүй сайн. Завгүй байна гэдэг чинь зөв мэдээ зөв завгүй байна. За алдарт гурилтай шилүү. Тийм манай хүн. Ээжийн гурилтай шил. Сүүлийн үед гурилтай шилтэй устай юм л дурлаад байгаа юм даа гэдэг. За сайхан олцгоор. За баярлалаа. Халуун дээр сайхан хоолой цэцгчээ. Тэгээд оройн одоо дэцэттайгаа жоохон сууж юм яри да. Манай хүн битэр нэг юм дээр тохирсон. Хүмүүсийн наалгын сургууль соёл манай юу 100. Би Тийм. оролцохгүй гэдэг. Тийм тохиротой юм. Тохиротой. Нэг л орсон. Тэгтээ тэр би илүү их явдаг учраас тэгээд Ааха. барах холоо исэн ч тийм. Тэр асуудлаа ер нь тэгээд одоо уянга хариуцдаг. Тий. Тэ? тэр даалгаврын хэлэгчүүд тэгээ сэтгэл амар байдаг та. Сууж сурна гэдэг чинь өөр амар том гэж байна л да тий. Тогтож өгөхгүй байхаар ч аягүй хэцүү гэж тий. Ямар нэг ногоо хийгээгүй шүү. Гүү зүгээр өстой янзын гоё юм. Амар гоё гурилтай шил. Янз.
За би одоо нэвтрүүлгийнхаа ивент тэтгэгчийн гарын билгийг бас гардуулж өгөх үүрэгтэй явдаг. Наа нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр одоо өвөөс бүтээгч 5 нүүдэн брэндээр ажиллаж юм байна. Тэгээд одоо айл болгон цаахан 5 нүүдэн байж тэгээд одоо дэше харсан сав гэж надаа эдэн ундаагаар л бүдэлбэг байхын өрөөгөөд 5 нүүднийхаа гарын билгийг бас гардуул өгч байгаа шүү. За баярлалаа. За бас одоо маань нэвтрүүлгийг байнга үздэг хүмүүс бол мэднэ. Зөв зүй гэдэг брэнд байгаа. Энэ эвдээ дүр амтны Монгол зургийн аргаар бүтээсэн эвдүүлдэг пазл байгаа. Оо ямар гоё. Тэгээ энэ пазл бас хүүхдүүдтэйгээ нэг зав завтай үед бас эвлүүлээрээ зөв зүйтэй байгаарай. Зөв зүйж эвлүүлээрээ гэдэг өгч байгаа юм байна шүү. Ямар гоё юм бэ тий. Ингээд үлдсэн ба штэ. За хоёлаа одоо ингээд уул уурхай ажилтай тий. Нэг нь бас ингээд одоо бас нэг чи салбарын дэд сайт хийж байгаа гэдэг чинь бас нэг улс төрийн холбогдлолтой ажил хийж байна. Ер нь залуу хүмүүс одоо ингээд завгүй байх тусмаа зүгээр гэдэг одоо ингээд ярьдаг штэ тий. Гэхдээ бас хэд завгүй байгаад нь гайгүй юу? Завгүй мөрж байгаа ихтэй дээ нөө. Харин харьцуулахаар зүйл байхгүй байна л да. Тий. Тэгээ манай хүн ч нөгөө байхгүй байх үед нь мэдээж тэгэл нөгөө арга гэрээ авч явж байгаа учраас би дааж авч явж байгаа болохоор маш их завгүй. Тэгэл хажуугаар нь бас зөндөө их ажиллаа амжуулаад нөхрөө ирэхээр бүр л зов болоод тий. Манай хүн ч нөгөө найзуудтайгаа явахдаа хамт явъя гэх. Тэгээ одоо нөгөө нөхрөөс өөр сайн найзгүй болсон юм шиг л амьдэрдэг шүү дээ. Найзуудтайгаа бас их хөрхэн чөлөө цаг магаа зөв өнгөрөх аялал зугаалга галимын өмнө явдаг л байлгүй дээ. Цун наадмаар л ер нь бол явдаг. Тэгээ яг ковидын үед сүүлийн үед жаа явж чадсангүй. Энэ жилээс бол явна гэдэл тэр яриад манай завхарах юм болоо да. харин тийм бас харчлаа тэгээд. Тийм ээ. Тэгээ ямар ч гэсэн ярьж л байдаг. Манай өнөө нутгийнхан 100 жил яа болох юм. Тэгээд нилээ манай сая ядам хийж гавьяа тавсан. Тэгээд улаан заалмаад насаараа ажилласан. Улаан заалмаагаас гавьяатад тодорхойлогдоод тавсан анхны үн. Тэгээд одоо нутгаасаа дахиж нэг гавьяа төрсөн учраас бас 100 жилдээ тийм нилээ үндтгэлтэйгээр өрөвдөж байгаа. Тэгээд би тэгэхэд бүгдээрээ очих хэвээр. Увс аймгийн зүү хангас юм те. Тийм. Тэгвэл ер нь бол энэ жил бол увс руу бол яалтчгүй 100-аар нь явах юм байна. Тийм ээ. Энэ бол бүр баг юм шүү дээ. Тэгээд 90 жилийн агаар очсон. 90 жилээр очижсэн. Та ч одоо явган газар байхгүй дээ одоо бас л тойроо үст те. Ер нь бол явсаа. Тэг жаад нэг тийм гоё туйлууд руу очиж юмсан гэж боддог шүү дээ. Тэг мөрөөдөл байна. Манай хөө сая Японд Токиод нэг балетын нэмтэнд очиж ороод багаараа алтан медаль авсан. Оо яа. Балет. Та олон газар судалгааны ажлууд хийж явсан. Олон шуурхай, олон чадвар явсан байлгүй те. Ер нь ингээд харьцуулаад ингээд хэр өнгөтэй байна. Их өнгөлөг. Тэгээ манайх их тийм тэр талаараа их тийм бидрацтай. Тэгээ газрын маань хэвлээ их баялагтай. Гэхдээ тэр баялагийг илрүүлэх ёстой. Нээх ёстой, хайх ёстой, олох ёстой. Тэгээ олдсон байгаагуудаа бол бүгдээрээ сайн аваад явуучих юм бол тэгээд ирээдүйн хойч үе хүүхдүүд маань тэгээ сайхан амьдарчих واخ. Саяхан хүүтэйгээ ярьжсэн чинь манай хүү тэгээд ирээдүйд гадагшаа явах талаар л гадагшаа явж сурах талаар ярьдаг байхгүй юу. Тэг чи ирээдүйд Монголда амьдрах штэ гэх. Тэгэхээр би чи манай ангийнхан бараг Монголда амьдрах гэж ярьдаггүй гэд. Тэгэхээр ингээд нэг тийм аюу тийм игцэгтэй үед ирсэн юм шиг. Эсвэл бид нар магадгүй хүүхдүүдэд хитрхи гадаад боловсрол олгоод байна уу. Тэгээ Монгол сургуульд явж байгаа шүү дээ тий. Тэгсэн хүртлөө нэг тиймэрхүү менталити байна гэж бодохоор жоохон харамсмаар. Тэгтээ яг зөвөр бид нар ингээ хэрвээ сайн өөрсдийнхөө потенциалыг ашиглах юм бол хүүхдүүд маань гадагшаа явна л үст тий. Тэгтээ буцаад ирэх хэрэгтэй. Ирдэг байх хэрэгтэй тий. Тэгээ би бүр өөрөө хүүхдийг хэлж байгаа. Ядаж тий гадагшаа явж сурч болно. Эхний 1-2 жилээ Монгол сураа. Яг одоо болохоор сайн ойлгохгүй юм шиг байна. Урдаас ерөөсөө нэг тийм тоож авчихгүй, авчилдаггүй. Тэгтээ бол тэгээсэй гэж бодож байгаа. Тэгээ одоо ингэж ойлгох юм аа. Би ч гэсэн одоо ингэж салбарын тухай бол амар сайн мэддэг хүн үлдээ. Тэгээ ер нь бол одоо ингэж газрын баялагийг бид нар бас зөв зохистой ашиглах хэрэгтэй. Энд чи хэмжээ дамжаатай. Бас нэг ухах юм, ухахгүй юм гэж байна ч гэнэ үү те. Тэгээ бид нар юм дандаа түүхийгээр нь одоо ингэж шам дүнээр бид нар баялагаа гадагшаа урсгаж юм ч гэнэ үү те. Бид нар хүнд үйлдвэрүүд яагаад ингэ боловсруулах юм бол илүү үр ашигтай байх юм шиг. Ингээд янз бүрийн хүмүүс ярих юм. Зөв энэ тал дээр Дорногов аймагт бол хүнд үйлдвэрийн 2 парк нэгдэх гээд ер нь бол үйлдвэрүүд нь 50% баригдаад ингэ явж байгаа сайн жишээнүүд бол байна. Тэр яг хүнд үйлдвэр бий болно гэдэг маань айгүй тийм өндөр дүнтэй хөрөнгө оруулалт шаардах асуудал. Тэгэхээр бас тэр хөрөнгө оруулалтыг татаад тогтвортой байлгахын тулд манай орчин доктортой байх хэвээр. Хөрөнгө оруулалтыг нэгдүгээр татдаг байх хэвээр.
зур потенциал нь байгаа гэд хайлаа бодчихвол хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчин маань хөрөнгө оруулагчдад ээлтэй байх хэрэгтэй. Тийм. Тэгээ зүгээр ингээд нөгөө салбар маань таны хэлдгээр цаашаага боловсруулагдаад тийм боловсрсон нэмэн өртөх шингэсэн бүтээгдэхүүнийг гаргаад бид нар илүү өндөр үнээр өөрсдийнхөө баялагийг үнэлэх боломжийг бий болохтой хувь хүн өөрсдөө хичээх хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй болохоор ингээд сөрөг байдлаар, мушгих байдлаар болоогүй юм болсон юм шиг ярих ч юм уу. Бүтээн байгуулалт нь явж байгаа зүйлд ингээд хил ам хийх ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд нь эргээд биднэрт хэрэггүй. Тэгэхээр тэрийг л одоо шатантаа ойлгоод явж байгаа төслүүд зориглоод хөрөнгө оруулалт хийж байгаа газруудыгаа дэмжих мэдээж хуулийн хүрээнд тэгжил явах хэрэгтэй гэж боддог. Тэгээ манай яам бол яг хүнд үйлдвэрийн салбараа авч явж байгаа. Тэгэхээр 2027 оны төгсгөлөөр бид нар газрын төс боловсруулах үйлдвэртэй болчих واخ гэж найдаж байна. Одоо ингээ яг одоо замлаар нэг явуулж байна. Тэгээд тэр Алтан ширээд гэрэлт говь гэдэг Орон аймгийн нутагт үйлдвэр технологийн 2 парк бас үйлдвэрүүд нь баригдчихвал. Би тэгэд одоо танай салбарыг боддог хамгийн их баалуулдаг салбар. Тэ? Одоо ингээл савл хийвэл барьж авална болоод эхэлнэ. Тэ? Тийм ч ордны зөвшөөрөл, иймч лиценз, иймч одоо юмны уурхай юу ингэж тэгж тийм чимийг тэршиг тэгээд гаргачих ийм их нүүрс аваад тэр идчих ингэж идэгч гэдэг хамгийн их баалуулдаг салбар болохоор одоо зүгээр нүг нүдээд байх тусам сүлдээ ингэ зүгээр тоогоо болж тийм байна уу? Ер нь яадаг юм. Одоо ер нь хэр их хүмүүс ингэж барьж авч оролдож байна одоо. Битгий нүдээсэй л гэж бодож байгаа. Одоо өөрт байгаа хугацаагаа салбараа тэм зөөр таниулаад л үлдээх юмсан гэж хичээж байна. Тэгээ манай салбар яг тусгай зөвшөөрөл олголт гэдэл зөндөө их ярьдаг тий. Тэгээд мэдээж энэ яриа болгон зүв зөөрэж байгаа хэнийг зөхөөгөөгүй. Хаа нэгтээ нэг хариуцлага галцсан нөхдүүд бол байсан байж таараа. Гэхдээ салбараараа бид нар бол хариуцлагачиж байгаа. Олон жил бас энийг ярьж байна. Тий. Тэгээ одоо нэг хайвлын тусгай зөвшөөрлийг аваад л одоо үйл ажиллагаагаа явуулж эхлэж байгаа хэн нэг этгээдэг. Одоо олбор шууд олборлож эхлэх гэж байна. Энд орд байна гэд шууд ингээд эсэргүүцээд явж байгаа нь магадгүй төрийн байгууллага өөрсдөө мэдээлэл өгөхгүй байгаа. Тийм шээ. Хайвлын үйл ажиллагаа чи өөрөө удаан жил хөрвүүлдэг. Ялангуяа манайх улирлын шин чанартай. Тэгэхээр хайвал хийж байгаа тусгай зөвшөөрлөө нэг 101 бол амжилттай олборлолт руу шилжих магадaltaй байна. Тэрнээс ч муу байхгүй. Тэгэхээр хайвлын ажлыг хийлгэж байгаа тохиолдолд дэмжиж хийх юм зөв. Энэ мэдээллийг яаж бүгдээрээ зөв ойлгуулахар байна. Тийм тэрэн дээр хамтарч ажиллах их зүгээр ах юм. Одоо орон нутаг дээр бол ингээд сайн жишээнүүд зөндөө байж та. Одоо тухайн орон нутаг дээр ямар нэгэн байгалийн баялаг одоо нөөц уурхаанд илрээд энэ ингээд тухайн орон нутгийнхаа хөгжилтэй ажлын байрд одоо юу гэдэг ингээд ярих юм бол их олон зүйлээр нь ингээд үр өгөж өгөөд ингэж байгаа сайн чинүүд бол зөндөө бистэй тий. Одоо тэгэхээр зүгээр шууд ингээд хайгуул яваад орд тогтоох юм дээр л манайхаа шууд эсэргүүцэл бослог гаргаал одоо нутгаа хулахгүй газраа ангиулахгүй гэдэг нь бас нэг талдаа мэдээлэл муутай юуг л байх шиг байна тий. Бид нар л төрийнх нь л мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Тэрийг бол яг харж байгаа. Хаалттай байгаад болохоор шууд тэгж ойлгоод шүү дээ. Шууд тэгж ойлгох. Тэгж ойлгоход амархан л байгаа. Тий. Уул тийм бол биш шүү. Хайвлын тусгай зөвшөөрөл олгоно гэдэг бол эхлээд 3 жилээр л авч байгаа. Энэ бол зөвхөн тухайн талбайг түрээсэлж аваад дээр нэг ажил хийж судалгаа хийж гинэ гэсэн үг. Тэгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авна гэдэг чинь бас л тухайн газрыг түрээсэлж байгаа. Тэгээд тэр түрээсийн төлбөрөөр төр өгдөг жил болгон. Тэгээд өмчлөөд байна, бид нар нутгаа зараад байна, тийм юусоо байхгүй. Тэгээ бүгдээрээ л хаанаа л ойлгож байгаа. Уул нь бас яг ингээ яриад явахаар л ойлгодог шүү. Аа. Ярих л хэрэгтэй. Сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. Мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэгээ залуу хүмүүст одоо ингээд жоо улс төр бас жоо хол байх хэрэгтэй гэдэг. Гэхдээ ер нь хол байх бас эц салга тий. Оролцож оролдохгүй бол ер нь одоо яг ингээд алсаас ажиллаас байгаа тал дээр ер нь юу гэж боддог. Залуучууд ер нь улс төрийн хэрэг идэвхтэй байгаасаа гэж үздэг. Гадаадд амьдарч байгаа хугацаанд бол яг Facebook орчин дээр манай улс Семант их орны мандлаар дандаа тийм ер нь хөвчлэн хар мэдээ явдаг шүү. За. Тэгээ тэр их сэтгэл хэмжиглүүлсэн зүйл байдаг байлаа. Тэгэл нөгөө болохгүй л байгаа юм байна те ямар нэгэн юм л болохгүй байна гэдэг. Эсвэл нөгөө сайн юм уншихгүй байдаг юм лөө. Хүний чимүүн чанартай байдаг юм лөө. Тэгээ дандаа ингээд сөрөг юм уншаад хар сүултээ ингээд магадгүй зарим найзууд маань тэнцэнэ ингээд ажиллаа хийгээд үргэлжлүүлээд байхыг хүсэх те. Тиймэрхүү байдал бий болоод байсан. Яг гэрээд буцаад ингээд амьдрахад бол тийм бол биш ээ. Тэг өөртөө хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Тэгэл нэг улс төр гээл бас ингээд бүгд л харлуулаад ойлгож байна. Манай Монголд хийх юм их байна. Тэгж харж байгаа. Тэгээ болон хийгээд яг ингээд бүгдээрээ нэг чинь нэг хүний ажил биш юм чинь. Нийлээд нэг зорилгын төлөө тэгээ сайхан амьдрах юм бол тэгээ үүрэг байж магадгүй.
Ер нь бас бид нар тийм нэг үүрэгтэй байх хэрэгтэй л та. Тэ. Эрхээ их яриад байдаг. Тийм баг шүү нэр. Эрхээ би ийм эрхтэй гэж их хичээжэд илтгэхээс илүү өөрсдийнхөө үүргийг бас нэг хариуцлага ойлгоод. Тэгээ би бас энд гар би оролцох ёстой. Энэ бас миний үүрэг юм байна. Улс их орноо хөгжүүлэхэд би ингэж чадах юмараа ингэх ёстой гэсэн нэг юм бас жоохон ухамсарлах хэрэгтэй болов уу гэж. Тийм манай монголчууд өөрөө нөгөө аюу тийм юмыг сонирхдаг штэ. Тийм болохоор ингээ илүү ухаад тэнгуүтээ нөгөө хэрэгтэй байгаа мэдээлэл нь дандаа сөрөг байнгут сөрөг байгаад байж магадгүй. Гэхдээ ер нь ингээл хаа явсан газар эсэргүүцэл бол байж л байдаг. Гэхдээ яг ингээ ойлголцоод явах юм бол цаашаа явах боломжтой. Тэгээ зарим яг уулуурхаа сайн хөгжиж байгаа газрууд хүн одоо чинь сум одоо нөгөө хотоос төвлөрөл буураад тухайн газараа шилжиж очих, суурших. Тэгээ тухайн газар нь яг хүмүүсийнхээ амьдралын нөхцөлийг сайжруулах, сургууль цэцэрлэг бүх зүйлийг нь шийдэд өгч байгаа сайн компаниуд ч байна. Тэгээд явсан тохиолдолд нөгөө төвлөрөл багасна. Тэгээ хаана сайхан хөгжөөд амьдрах боломж нэгдэнэ. Тэгэхээр салбар угаасаа улсын төсвийн дийлэнхийг нь нуруунд дээр авч явж байгаа манай салбар. Тийм тэгэхээр ер нь бол улсаас тэтгэврээ авж байгаа, цалинжиж байгаа хүн болгоны л бараг тэр дан нөлөөгөөрөө 50-60%. Тухайн сарын цалингийн 50-60% манай салбартай холбоотой байхад бид нар зүгээр хариуцлагыг л нэх хэрэгтэй юм шиг байна. Бидний баг үүргэндээ та хариуцлагатай ажиллана шүү. Тэгээ бүр ингээд тэрийг нэгж явах хэрэгтэй. Зүгээр ингээд зогсоогоод байхнаас хэр зохимжтой гэдэг юм л гэж боддог шүү дээ. Ер нь одоо танай гэр бүлийн ч гэдэг юм эсвэл та хувийнхээ хувьд ер нь хамгийн гол баримтлагдаг зарчим юу? Цаг барихыг л зарчим гэж боддог. Аха. Тийм. Яг толгойд орж ирж байгаа юм бол тэр ээ. Цагийг бол та ер нь сайн байна. Ямар ч ихсэн л хоцрохгүй байх чинь. Хэрвээ хоцрох юм бол ямар нэг нь л том л шалтгаан байна. Ер нь хэрвээ хоцрол. Хэрвээ хоцрол. Ер нь таны одоо ингээ хамтран ажиллаж байгаа баг хамт олон дээр чи ер нь цаг барих асуудал хэр одоо яригдчих юм. Одоо жишээ нь танаа яригддаг тийм. Яригддаг. Хоцрол. Тэгээ өөрөө үлгэрлэх хэвээр зөв шүүмжлэх бол амархан байхгүй. Жишг болох хэвээр. Тэгэхээр ядаж өөрөө хурлаа эхлэхдээ яг цагтаа ороод суучих хэрэгтэй. Тэгэл цаг болчвол эхлүүлэх хэрэгтэй. Тэгэл дараагийн удаа бол мэдээлэл авахын тулд очиж шүү. Монгол цаг гэдэг ойлголт бол байдгүй юм шүү дээ. Монгол цаг бол байх. Тэ. Манай монголч нэг үдээс хойш үдээс өмнө гэдэг нь 2 цагтай тэгээд тэр нь хизээч. Тийм манайх тэгээд нэрийг карма таг итгэдэг шүү дээ манай гэр бүл. За. Карма гэдэг юм бол карма гэдэг. Тийм манай карма гэдэг чинь яг нэг муу хийх юм бол үлийн үргэлж юм л та. Тийм. Хизээч андуурахгүй ирнэ гэдэг байгаа шүү дээ. Тийм тэгээд үлийн үр хайр андуурдаг гэж. Хүүхдүүд дээр яг тохиолдно. Тийм. Манай том ч нөгөө ингээ дүүнэрээ байнга ингэж оролдож идэг. Бүх ах нарын зан гэсэн би нөгөө ахтай биш болох юм. Тэгээ ингээд дүүгийн хажуугаар явахаар нөгөө ядж байхад нөгөө дунд дүүн яг өөрийнх нь гарын төвшин байгаа байхгүй юу. Ингээл бүсгийн ингээл өнгөрөө нөгөөх нь ойрлол уйлал үлдэнэ. Тэгэл өнгөрөөл өөрөө эргэж хараад бүдрээл өнгөрөөсөн. Тэр тийм. Тэгээ манайх сайн зүйл хийвэл сайн л юм өөртөө тохиолно. Муу юм хийвэл өөртөө муу юм юм. Тэн дээр манайх айгүй яг. Тэр бол яг ярьдаг шүү. Баян тэгжл сайн л юм хэрэгтэй, зүг байх хэрэгтэй л гэсэн. Одоо хүн юу тарин түүнийг л хураана гэдэг шиг. Тийм шүү дээ. Тийм үү. Нэг тийм юм бас боддггүй юм бах та бас арай л юм да гэж заримдаа бас бодогдох юм. Нийгэмд ер нь юунд их стресстэй. Худал мэдээлэлт хүмүүс айгүй хавтаад байгаа. Би л стресстэй. Тийм. Дүн шинжилгээг тоо баримттай хийхгүйгээр хийсвэр одоо өнгөц өөрийнхөө бодож байгаагаар тэр хүнийг, тэр зүйлийг, тэр үйл явцыг шууд дүгндэг тийм. Тэр бол өөрийгөө ч стресстүүлж ийн яг тойрны ямар ч шүүлтүүр хандсан. Шүүлтүүр тий байхгүй. Ямар ч их үүсвэр тавихгүй тараа. Их үүсвэртэй байх хэрэгтэй. Одоо тэгээд хүмүүсийн уурыг хүргээл янз бүрийн пост уншихаар ингээд амар том дүнэлттэй. Аха. Тий ингээд том дүнэлттэй. Тий манай нүрсийг хин чизээж тавхгүй байхгүй. Гэтэ оноос хойш маш гэл тий. Их үүсвэрнээ бичээчээ гэж бичингүүт л доор тэгэл бараг л хуурлаад байхгүй. Тэгээ би сонссон юм аа миний сонссон юм уу ингээд л тэр нэр хэцүү шүү. Хамаа замбаагүй шүү. Өөрийнхөө юугаар ингээд том дүгнэлт том гарчиг тавиад тэр хүний өсөө нөгөө нэг гутлын өмсөд амьдралын тулж үзээгүй гэж тэрийг дүгнэх их бидэнд байхгүй шүү дээ. Тэ? Тэгэхэд чинь л тэгэл харлуулах юм аимшигтай харлуулна. Би баг инглүү гэж бодтол бас зарим юм бичигдчихлээ. Аха. Тэгээ би ч юм бол салбараасаа гадуур танигдал багтаа штэ. Тий баг ер нь танигдал байхгүй байгаа. Салбарынхан бол угаасаа нөгөө хамаатан сад ингээд салбартаа байдаг учраас таньдаг. Тэгээд ажил мэргэжлэрээ ч гэсэндээ танигдаж байгаа. Тэгээд тэнгуут ингээд огт танихгүй надтай уулзсан
Тэгээ уулзсан чинь нэгэл ингэж ийсэн гэл ингээд яриад би тэрийг нүдэн тагтал бичсэн. Би өөрөө уншиж хин нэг бод яасан юм болоо гэдэг. Тэр бол ихтэй өстэй. Тийм. Гэхдээ яг тэр үед бол тэгээд хаяа зүр сэтгэл тайвшруулж байгаа юм нь нөгөө нэг карма байхгүй юу? Хизээ нэгэн цагт энийг намаа ингэж чи тав хүнд энэ нэрэндээ гэд. Одоогоор бол гааж сэтгэлтэй л хэлнэ. Ямар нэгэн хүнд муу юм хийгээгүй, бодлоо хэлээгүй, авилгал аваагүй. Тийм. Тэгэл тэгэхэд бол тэгэл харсан хажууд байж байгаад харсан юм шиг 1 2 3 юм шиг тэгнэ. Та ч одоо яг өөрийнхөө мэрэгжил чиглэлээр одоо сурах гэсэн бүх газруудаараа сураад сурсан мэдсэн зүйлээ салбартаа хийгээд ингээл яг л одоо нэг гэсэн шударгаар л хөдөлмөрлөж явж байгаа шүү дээ. Тийм ээ. Та одоо ямар нэгэн хувийн компани энэ төр гэр бүлт юм байх уу? Хүнсэн дээр юу байдаг. Манай их чинь хүнсний компани. За. Тийм ажил. Тэн дээр манай гэр бол оролцоотой байдаг. Тийм. салбартаа бол байхгүй. Одоо эрүүл хүнс. Нэг ч лиценз байхгүй. Тийм. Угаасаа болохгүй. Тэгэх бах тий. Тийм битээ тусгай зөвшөөрөл аваад тэр нь хөрөнгө оруулалт гэдэг хийнэ гэдэг бол айгүй эрсдэлтэй ажил шүү дээ. Түрүүн танд хэлсэн нөгөө хайгуулын 100 ажлын нэг нь л үр дүнтэй болно. Тэгээ тэрийг нөгөө айгүй сайн мэддэг болохоор тийм тэгээд нэг том бизнес хөрөнгө оруулалт том процесс систем ажиллаж байгаа хэрэгтэй. Нэг хүний хоёр хүний хийх ажил биш байхгүй. Тэгээ тэр бол манай бол салбар. Хүнслээр яв сонирхолтой. Хүнс үйлдвэрлэлт юм уу? Тийм нөгөө Могес гээд юу байдаг шүү дээ. Оо тий өглөөний цай манд одоо амар эрүүл манай том ихчийн гэр бүлийн бизнес юм байна. Оо за тий Могес ч бас хэрэглэгч шүү дээ тэгвэл. Хэрэглэн тий манай хас оноо ихнэр мэхнэрлээ. Би бас эрүүлэл юм а хэрүүлгээл тэгээл байдаг. Ихнэр их тийм юм дэ жоолж авдаг юм биш үү одоо. Манай чинь том их чинь бас Америкт 10 жилээр амьдарч ажиллаж байгаа. Нөхөртөө цог тэгээ ирээд Монголд өглөө Америкт хүүхдүүд сургуульд одоо явахдаа тий бидний санд ийм хөвчлээ ажил Монголд тэгэхээр яг тийм тогтсон юм байхгүй нэг тэгээд тэрийг хийе хамтарч яана гэдэрхээр яах гэж хэлсэн. Тэгээ надад ингэж ярьдаг байсан. Лава маань санаж байгаа хаа нөгөө хүүхдтэйгээ тэнд төрчөөд ирээд ингээ амьдарч байгаа шүү дээ тий. Тэгчээд дэлгүүр орсон чи ингээ бараг 3-2 чихэр байсан гэдэг байхгүй. Тэгээ нөгөө манай том дүү ихчээ маань хүүхэд айгүй их аллергитэй байсан багтаа. Одоо гайг болчиход байгаа. Тэгээ тэнгууд идэх хоол айгүй хомс байна гэд тэгээ өөрсдөө тэр бизнесийг эхлүүлээд тэгээ нөгөө өөрийнх нь хүүхэдэн байнга идэх хэрэгтэй байдаг учраас чанараа алддаггүй байдаг шүү. Ихчээ хаа бизнесийг. Наач скай үүсдэг хэрэгтэй юм байна. Айгуу зүг. Одоо тэгээд бүр танигдсан шүү дээ энэ чинь бас ч гэж тий. Олон төрлийн тий олон төрөлтэй болж малцсан тийм байдаг шүү. Өглөө ер нь ажлын цаг за өглөө эрт эхэлдэг. Манай гэр бүлийн өдөр нь одоо ажлын өдөр бол тэгээд өглөө бужигнаад эхэлнэ. Өглөө бужигнаад эхэлнэ. Битэр нөгөө хүүхдүүдээ 8:39 орнд унтуулчихдээ. Бүр яг 20 цагаас 21 цагийн хооронд юм уу? 20:30-аас 21 цагийн хооронд. Унтах ёстой. Манай гэрч нэг 2 дүрм үү? Гэрийн дүрм. За. Гэхдээ манай томын хичээл нэгтэй дээ юм л да. Тэгэхээр нөгөө өрөөнд нь үлдээгэл 2 багын унтуулчихдээ. Тэгээд тэгвэл манад бол оройдоо 2 удаа гэрэл унтраад тасдаг байхгүй юу? Унтардаг. Тэг. Ингээ 8:30 үед 30-аас хооронд хүчээр унтуулахын тулд хамаг гэрэл унтраа штэ. Тэгчээд өөртөө битэр босно. Тэгээд ажил хийж чад 12 үед тэгэл нам дахиж унтраа л. Тэнгүүт өглөө хүүхдүүд 6 гэзэрчдэг. Тэгж яг бас яг цагаараа унтаад. Тэгнэ. Тэгэхээр бит хоёр тэгэл 6 цагийн ойртой босоод. Тэгэл явдаг та. Аавын гүнж юм байна. Манай баа охин нөгөө аавынхаа багын зургтай адилхан байгаа байхгүй юу? Тэгээ хүн болгон тэгж хэлээд харна би сая бол хэд хоногийн өмнө чи хэнтэй адилхан бэ гэхээр ээж гээд ингээ заагаад өгсөн байсан чинь тэгээ сая буцчихлаа. Одоо 9 болж байна да тий? 9 болж байна. Намын нойр нөрчиж бүр. Хүүхдүүдэд онтолъё да. Та хэд маань чихэндээ амарх. Тэгээ чи одоо гэрийн дүрм бол гэрийн дүрм шүү дээ. Гэрийн дүрм бүгд ирэлт орондоо ороод унтраад шүү. Гэрэл унтардаг да. Харахгүй ямар ингээ гатаа суугаад байдаг шүү Тий. дээ. Танд унтах бэлтэж өгье. Тэгээ. Тэгээд өглөө. Жохон эртхэн босч юм ярилцж байгаа юм тийм ээ. Тэгээ. Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Ихний хараар ивэсэн ээжи аваа сайн байна уу?
сайн байна уу? Ногоон авцсан дэлгсэн улаас хайлаас сайн байна уу? За өглөөний минь Өглөөний минь сайхан амарцгаа. Хамрлаа. Бас эрт бужиндаг айлгүй шүү. Харт их тунтал эрт болчихнал. Сүрсах гэх хэлдэг. Эндээс чи өглөөсөө цонхоор гараа харлаа ямар гоё байгаад тийм. яг үндэ цохорооныг харж амжихгүй. Тийм үү. Манай хүүхдүүд манай хоёр том ерөнхийдөө жоохон ичээд өрөөнөөсөө гарахгүй маягтай байдаг шүү. Аа? Тааш тий. Тий. Оронгот лежээ би өсөж чинь нэг дагмарслаа. Гараад ирээс цагаан ууж хэр гарч ирэхгүй. Харж за би нэг дахиад За бошоог явахгүй хүүхдүүд юм хоолж жоохгүй баларсан юм боллоо. Бошоог цаагаа хөдлөе. Одоо ингээл хүүхдүүд нь яг сургуулийн унаа мунаа авчих өөрсдөө гүгүүдийг дээр орчих. Өөртөө яг хажууд нь болохоор алхаад Дэгдэл орчих. Тэгэхээр дунд огтноо өдөр өнжүүлэхт нь оруулж өгнө. Аа. Тэгээд А тэндээсээ хичээлтэй биш. эндээс хичээлтэй авчдаг. Бага одоо яах вэ? Бага болохоор аль байгаа нь тэгээд цэцэрлэг рүү нь оруулж өгнө. Оруулж өгнө. Тэгээ усын цэцэрлэгийн бас нэг асуудал байгаа. 4:30-аас 5:30-ийн хооронд авдаг. Аа тийш үү. Тэр аюу хэвцээ юм аа. Тэрийг бүгдээрээ нэг өөрчлөх юмсан. Тэр чи айгүй эрт тарч. Яг ингээд юм яг ажил дуусаагүй байх үед тар болчдөг байхгүй айгүй хэцүү тий. Хоёрын төрлөгч юм бол 7 8 гээд авч болдог шүү дээ. Хоёрын болдог. Тий, манай баг чинь 54 дугаар цэцэрлэгт явдаг. Уулных гоё цэцэрлэг юм аа. Уул нь бол сайхан цэцэрлэг. Тий. Тэгээд нэг жоохон эрт тараад байна гэж юм. Иш тараадах юм. За ингээд 54 дугаар цэцэрлэгийн удирдлагууд бас энэ санал. Цэцэрлэг тийм л. Одоо хүлээн авч. Одоо бас нэг шийдэл гаргах баха гэж. За өглөөний цайнд бол ер нь ачлал мөгдөл өгөх үү? Өглөөний цайнд ер нь бол сериал идээд идэх юм. Өглөөний сүүтэй. Аха. Тэг ингээд яахан олон доног дараалаад идчих хүүхдүүд уйдаад. Тэгэхээр тэгээд манай хүн бас яг өөрөө хотод байх үедээ өглөөний цагаа их гоё бэлддэг. Би бол ер нь тэгээд сүр сар гээл байгаа юмнуудаа идүүлээл тэгээд гаргадаг та. Ер нь бол байнгын мэддэг. Бас их кофе чинь гэр бүл шүү танах чам. Тэ? Кофе гоо тогтмол унаж. Кофе тогтмол ун тэгээд нөө би болохоор кофе уучаал унтчихдаг төрлөө. Нэг нөлөөлдөг. Тэгэхээр оройч уу. Шөнө ч уу. Оо за. Нэг яах гэдэг. Хойдээ сэргээш боллоо тэгэл унтчихдаг шүү дээ. За таны өнөөдөр яасан төлөвлөгөө? Өнөөдөр өглөө 9 цагаас нэг цахим өнөөдөр 2 цахим уралтай өдөр аа. Нэлийн дээрээс төлөвлөгдсөн. 9 цагаас болохоор Дэлхийн банкны Монголд нэг төсөл хэрэгжүүлэе гэсэн санал дээр яамныхаа судалгаа хөрөнгө оруулалтын газрынхантай хамт цахимаар орох хэрэгтэй. Тэгээ 3 цагаас Орос Монголын хамтарсан засгийн газар хоорондын тийм дид ажлын хэсэг ба манай салбарын тэрийг бас ахалж орж байгаа. Тэгээ тэрэн дээр бас цахимаар орох хэрэгтэй. Энэ цахим хурал ер нь бидний ковидоос хойшоо ингээд нэг юм хөвсчлээ тий. Харин бид нэг ийм юм сургачлаа шүү. Тэрхий нийтээр нэг муу юмд бас нэг юм жижиг гэсэн юм тэр юм болов. тий. Муу юм нэг ч гэсэн бас нэг юм цахим хурал гэдэг юм цахимаар бас ингээд зайнаас ажил төрлөн мөрлөө бас явуулчих болт юм. Заавал ингээд нэг юм нэг дөрөнд суух гал тий. Тий, урд нь одоо тэгээ Оросоос магадгүй 10 хүн ирдэг. Магадгүй тийм биш. Эсвэл Монголоос 10 хүн явах бол шүү дээ. Тэгээ цахим платформуд нь сайн үйлчлэх гэсэн. Тэгвэл одоо бол ингээд захимждсан болохоор нэг тийм бас ковидын давуу тал юм да. Манайхан ч бас гараа угаадаг болсон. Оож тагаад зогсдог болсон. Захимаар бас юм аяждаг болсон тий. Тийм, маскны хэрэглээ бас их зүгээр юм лээ шүү дээ. Тий, маскны хэрэглээ. Солонгос Япон ч бол зүгүүд ах шиг Баян зуудаг тий. Тэгээ өвөл бол хүүхдүүдтэй зүйлгээд байгаа. Зүйлгээд Тэр байгаа. ханиад баг хүрээд амсган да. Танахаас ер нь хэр спортлог гэр бүл үү? Модоо. Мото. Манай хүн болохоор хөнгөнөр аяух явсан. Ааха. Тэгээ би бас цэцэр төрөлгийн тэнд амьдардаг хүчин байхдаа нэгээс 2 морь тойрчдаг байсан юм а 7 хоногт 2 удаа. Ааха. Тэгээ ойрдоо болохоор нэг тийм ажил гүйлт хийсэнгүү. Узнаад Юу гүйлт. амжихгүй байна гэж. Тэгээ нөө нүртөө гүөхэр чи нөө манай хүн чинь дээшгээ төвшин. Ааха. Намайг Жоо хайд хаяа. өвчнээ. Би араас нь хараалгүй тээ. Тэгээ хамт тэгээ гүгээ гоё л байт. А тийм гоё явах тийм ээ. Энэ жил одоо тэгээд лагогийн маань нутгийн сумынхан 100 жилээ болох юм байна тий. Тэгэхээр тийшээ бол тэгээд одоо гэр бүлээрээ айл. Тэрнээс намгүйх ажлуудаа амжуулна. Энэ жил ч одоо тэгээд сонгуультай жил ажил угаасаа их л байгаа бах. Тий. Цогццыг юм бас 100 жил болно. Оо яас их. Тэгээд нэлээ явах нь байл. Нэлээд явах юм бай тий. За тэгээд ямар ч үсэн нэвтрүүлгийн минь урилгыг хүлээж авсан явдалд танаа гэр бүл туйлыг талархаж байна. Тийм ээ. Сайхан гэр бүл байна.
Яг л өнөөгийн гоё залуу гэр бүлүүдэд нэг төлөөлөл бас нэг үеийнхэн дундаа манлайлж яваа ийм сайхан одоо хүмүүстэй уулзч ярилцлахад бол туйлын таатай байлаа. Тэгээд телевиз үзэж байгаа бүх үзэгчдийнхээ өмнөөс танаа гэр бүлд одоо эрүүлийн наад жаргал хамгийн сайн бүхнийг хүсье. Маш их баярлалаа. Тий. Одоо ингээд хүмүүстэй цайлаад явуулахгүй болохгүй. Бид нар ингээд хөдлөе. Тийм ээ. Ажлаа гоё. Тайчсан бас ирж манай санаж бас хамтдаа нэг өрөө бас ярилцсан асуусан баярлалаа. Маш их баярлалаа. Эрүүл энхийг хүснэ гэдэг чинь их том юм байлаа шүү дээ. Оо яг үнэ шүү дээ. Хамгийн гол нь л гэдэг шүү дээ. Гоё сайхан эрүүл байна. За их баярлалаа. За маш их баярлалаа. Ингээд хөдлөе. За баярлалаа. Тэ сайн нэг хүсье. Дараа бас эргээд уулзсан хэрүүл төвшүүлье тийм ээ. За ажлууд нь амжилт хүсье. Бүх бэбинүүдэд бүгдээрэнд нь баяртай гэрээ. За тэгнэ. Өдөр ч одоо ингээд камерны шиг өөрөөсөө гарч ирэх байгаа гэсэн. За бүгдээрэнд нь амжилт хүсье. За баяртай. За баярлалаа. За баяртай. Өөрөшгүй хадуун итгэлэн дэдэн байж тутагъя унгаан өргөө. За энэ удаагийн дугаарыг нүрээд жаргаж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамныхаа дэд сайтын тонлоо танилцлаа. Сайхан гэр бүл байдаг юм байна. Та бүхэн ч гэсэн бас таалагдсан баг гэж итгэж байна. Тэгээ дараагийн дугаарт магадгүй танаа тооно. Баяртай үзэгч. Өөрөшгүй хадуун итгэлэн дэдэн байж тутагъя унгаан өргөө. Өөрөшгүй хадуун итгэлэн дэдэн байж тутагъя. Ding ding